За сайн байна уу чойжахаа. Намайг Дамдис Сүрэн гэдэг. Тэгээд тантай танилцсан гэж ер нь бодож ирсэнгөө. Тэгээд ийм гоё завшаа таарсан бас баяртай. Тэгээд ер нь сүүлийн үеийн сонио хачин тоглолт хэр болсон бэ? Ер нь бол гоё болсон. Жишээ нь хүн тань мэдхгүй тийм артист гаргаж ирэх гэсэн тэрэн дээр юу болсон тухай та хэлээч. Тэд нэг 310 бичлэг явуулсан. Тэгээд тэрнээс бидэд ер нь шүүж ягаад хоорондоо бас багтаага яриад ер нь хүмүүс үзэгч ч гэсэн яг ер нь санал нийлэх баг. Тэгээд нэг солонгос охин шалгажсэн. Тэгээд тэр охинтойгоо удахгүй хамтрлаа хийх баг. Бүр коллаб ярилцсан юм шүү дээ. Би бол яг хувийнхын зүгээс бол тань руу мэйл явуулсан. Тэгээд би тийч хүлээгээл. Намайг яг дуудчих хаа гэж би ч бас амар хүлээлттэй байсан. Тэгээд яг тэр үзэж байгаа реакшны нөгөө шууд лайв хийсэн шүү дээ. Тэрийг үзсэн юм жоо. Би болохоор надад яг ийм хоолойны миний өнгөнд таардаг дуу нэг юу салхин шивнэх хөвс гэдэг дуу. Миний дуунуудаас юу? Тэр дуунд би их дуртай. Тэгээд манай нэг энэ дууг сурсан бас надад түүх байдаг. Би дөнгөж гитар тоглож сураад би 10 дахь ангид гитар тоглож сурсан. Тэгээд тэгсэн чинь нэг манай байрны ах энэ дууг тоглоод сурчвал гитарч юм бол дэмдэ ахын дуу гэж надад таны энэ дууг хэлжсэн. Тэгээ би тэр үедээ мэдэхгүй байжгаад тийм үү. Юусэн сонсоод үзье гээл тэр үедээ орхицсан байжгаад нэг жилийн дараач л сонсч үзээл воо энэ сте гоё дуу ингээл. Тэгээд би яг тэрийг 7 хоног сууж байгаа л сурсан баха. Тэгээд би яг тэргээ cover хийгээд миний YouTube суваг дээр одоо л байдаг. Тэгээд би бас бэлдэг байг удчих яг нөгөө таны хэлдгээр бэлтгэл моточ сандраад байл та. Араас чин би гохгүй, гараас чин натхахгүй. Миний утгаар гүнги чи олж хизээч харахгүй. Очин урсах нүлэмсаа борон туслуудаар нууш. Мэдэхгүй чи мэдэхгүй. Болигэд болоогүй, хайрлигэд хайруугүй. Хамтсан жаргах болов хариултгүй асуулт уу. Хоёулаа мөртлөө ганцаардах тэр мэдрэмжийг чамд ганц удаа мэдрүүлэхсэй. Яхавдэ хундаг дарстайгаа яхавдэ зүрэн бороота яхавдэ яаж мартаж чадах вэ? Яхавдэ усан навчстай яхавдэ хөнгөн гонэгтай яхавдэ яаж мартаж чадах вэ? Баярлалаа. Яг сонин мэдрэмж байна. Дуучныхын өмнө дууг нь дуулаад энэ дууны бас түүх нь юу байдаг юм бол Тэнүү ахтай хамт дуулсан шүү дээ, тийм. Тий. Ер нь бол аян би өөрөө зохиосон. Тэгээд үгийн бас хоёр найзтай хамт бичижсэн. Тэгээд зүгээр гурлаа сууж байгаа нэг тийм мэдрэмжийн тухай ярьж байгаа нэг ийм мэдрэмж байдаг те. Тэгээд энэ жоохон хэцүү байдагтэй гэж хоорондоо ярьж байгаа. Тэгээд нэг юм яах вэ? Тэгээд гэдэг яах вэ гэсэн нэг тийм дуу зохиоч игээл ярьж байгаа хийжсэн. Тэмүүлэн тэгээд ган эрдэнэ гэдэг хоёр найзтай хамт үгийн бичижсэн. Яг Тэнүүнтэй анх дуулсан бид нэг лайв сешнд орж байгаа. Тэгээд юу дуулах уу гэж байгаа. Нэг манд нэг юм дуу байгаа шүү дээ. Энийг дуулчих. Тэгээд бид хоёр дуулчихсан. Ер нь яг officially бол ерөөсөө цацагтаагүй дуу. Гурван лайв вершнээр амьд дуусан үйлдвэрлэл байдаг гэсэн. 3 сарын 8-нд одоо бас манай Pretty Woman гэдэг тоглолт болох гэж байна. Энэ тоглолтын тухай яриач. Pretty Woman яг анцлын гэвэл яг дархан хотод болж байгаа нь анцлыг. Тэгээд би бол дарханд сүүлийн сая жил гарan марангийн өмнө нэг очсон баха. Биш өнгөрсөн зуунчлөө. Тэгээд ер нь бол аюу гоё 50 хот. Тэгээд хүмүүс ч гэсэн аюу гоё хүлээж авсан юм лээ. Тэгээд нэг оройг бас сая өнгөрсөн 100 аюу гоё өнгөрсөн тархан тийм болохоор
Яг дарханд болж байгаа онцлог тэгээд ганцхан минийх биш ч олон артистууд байгаа. Тэгээд хүмүүс ирээд өөрсдийнхөө дуртай дуучныг тоглон сууж таатан сойрох хаа гэж тэгээд яг мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаа. Тэгээд биелнийх нь бол бүсгүүчүүд ирэх баг. Тэгээд тийм учраас тэр өдрийг явуулсан гоё ойлгонаа л гэж бодож байна. За бүгдээ 3 сарын 8-нд Дархан аренад болох Pretty Woman тоглолтоор уулзцгаая.